өвлжөө өтг бууцсан одоо хамгаалагддаг газрын хөрс идэгдээд баг зарим газар нь бол баг урахгүй байчихэд байна. Харин ч одоо энэ газар яадаг юу ч яахгүй ч мал иддэг юу ч яахгүй. Шороогоос шулуунаас айдаг юу ч яахгүй. Зулсангийн асуудал гэж ирээсээ байхгүй. Өвлжөөнийхөө газар 4 улирлаараа хаваржин, өвлжин, зулсан, намаржин. Энэ маш их бэрхшээлтэй. Одоо манайх бол одоо жилийн дээр үлэрлд энд байна. Малын тоо толгой бүтцээр хүртэл асуудал гарч байгаа байхгүй. Заашгүй ямаа одоо бэлчээрийг нэлээд талхалдаг байдаг ч юм уу те. Ямаа бол бас хоньныг чин тураа нийцээ наа чин дагуулж үүн. Ноолуураас болоод ингээд өсгдсөн. Ганцхан бэлчээр маш хомс учраас талхалгдсан учраас ирээсээ бэлчээрийн маргаан тал ийм л байна. Бэлчээр бикимага хөвөрлж байдаг. Үлэрлүүдийн заагаад өгч байдаг. Одоо тийм зохицуулт байхгүй. Сумын засаг даргын захирамжийн дагуу бэлчээр ашиглалтын малчтайгаа гэрээ байгуулж бэлчээрийн гэрчлэгээ олгохоор ингээд комисс байгуулагдаад гарсан. Өнөөдөр сумын засаг дарга маань сумын байгаль орчны улсын байцаагч бэлчээр засгийн хэсгийн холбооны тэргүүн багийн засаг дарга ингээд бүрэлдэхүүнтэйгээ явж байгаа. Байршил дотор ингээд бид нар бүгд нь дундаа эзэмшиж бэлчээр хамт урж байгаа байхгүй. Дөрөв удаа энэ Батууч. За энэ талд одоо эндээс ингэж яваад энэ одоо баруун талын хаагуул тогтоох. Гэрээт бэлчээрийн нийт талбай 700 га, гэрээт бэлчээрийн нийт дац хонь толгоогоор 458. Энэ өвлж бүрэн боломжтой гарсан юм байна танаа. За бэлчээр. Бэлчээр ашиглалтын гэрээ. Энэ гэрээний зорилго нь болохоор бэлч малчтын бэлчээрийг ашиглах явцад үүсэх харилцааг зохицуулах малчтын бэлчээр нутгаа ашиглаж ирсэн уламжилт эрхийг баталгаажуулахад энэ гэрээний зорилго оршиж байна. Энэ гэрээн дээр болохоор одоо тухайн энэ өвлжөөн дээр одоо энэ нийт одоо юм баахаар үзэх юм бол хичнээн одоо толгой мал өвлж бүрэн боломжтой байна. Даац нь хэр одоо энэ ургацын центр нь одоо хэд гарсан гэдгийг нь одоо угаасаа тодорхойлоод энэ гэрээ хавсралтай байгаа. 5 хавсралтай байгаа. Энэ 5 хавсралт нь болохоор гэрээт бэлчээрийн зураг гэдэг. Одоо та нарын одоо сая гараар зурсан зурагч нь хадаасын зураг буугаад ирнэ. Хоёрдугаар гэрээт бэлчээд байрлаж чадах даац гэдэг одоо миний хэлээд байгаа хэдэн толгой мал өвлчих боломжтой юм. Гурууд болохоор бэлчээр ашиглах эрхийн гэрчлэгээ. Дөрөвдүгээрт нь одоо хот айлууд үндсэн болон дундын бэлчээр. Одоо дундын бэлчээр одоо танаа сая гарсангүй энэ танаа айлууд одоо нийтээрээ эзэмшиж байгаа учраас одоо жишээлбэл өөр айлууд байж болно шүү дээ, тий. Одоо энэ ууландаа 3 сараас 4 сар хооронд зөвхөн дундын бэлчээртэй малаа бэлчээнэ гэсэн тийм үү зурагдсангүй. 5 дугаарт гэрээт бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ гэдэг. Төлөв байдлын үнэлгээ нугасаа саяны юун дээр үнэлэгдээд гарчиж байгаа энийг бичгтээ та нарт өгч байгаа. Эзэмших үү, яаж чөлөөлөх үү, яаж өнжөөж хэрэглэх үү гэдгийг л одоо тэгжил хөөжл зааж өгөхгүй болвол жилдэл хүмүүс одоо жилд нь дараалал ирээл буугаал суугаал бэлчээрээ сүйтгэдэг асуудал байна. Бид нар энийг хамгаалахгүй, өөр хинч хамгаалахгүй бэлчээрийг гэрээ хийснээр эдгээр өөр юмсыг эзэмшиж эхэлж байгаа. Одоо яг энэ сууж байгаа энэ орчныхаа газараа бид өөрсдөө зусдаг байсан юм аа. Тэгээд сүүлийн одоо 2 жилийн цусгаа болоод бэлчээрээс илгэснээс болоод байгалийн ургамсд энд дүү одоо гоё гарсан. Одоо нэг бэлчээр байхад миний газар одоо миний юм гэснээр малчтууд шал онд болчихж байгаа байхгүй. Таны өвд дээдсээс 40 жил амьдэрсэн өвлж өтөх бууцанд эзэн болоо. Таны чинь баталгаа чинь энэ гэрчлэгээ шүү.
За инг. Өчнөө толгой, хонин толгой шилжүүлсэн таны бэлчээртэй чинь чинь бэлчих ёстой. За дундын бэлчээрээ та нар хаяа хадвшин сууж байгаа малчтайгаа ингэж зогцгээд бүр газрын зургал гаргаж ягаад малчтайгаа хилцэж байгаад ингээд тохиролцоод бидний гаргуулсан юм. Яг ингэсний үр дүнд жоохон ч гэсэн ажлын ихц байна гэж үзэж байгаа. Бэлчээрийн хуваар одоо газрын ургац өвс даас янз бүрийн мэтлүүд ингээл гол төлөвлөж гаргаж ингэ сайхан танилцуулж ингэж өгөх нь хамгийн зүйтэй байна гэж би хувьдаа энэ их сайхан сайшаад үзэж байна. Ингээд нэг яриа байгуулад явах юм бол ер нь боломж юм шүү. Энэ гаднаас одоо холоо өрөөс нүүжирж байгаа малчингууд одоо хөш төрж орж ирэл за энэ миний чиний гэхгүй ингээд маргаан зөрчил гараад ирлээ гэхэд би урдаас нэг үзүүлж харуулчих нэг иршилгээтэй. Гадны нэг өрх ирээд авахгүй мэдээс күн авахгүй мэдээс тэгээд тэргээ хамгаалж юм байгаа. Хэдэн малдаа зохицуулаад бэлчээрээ ингээд малаа чанаржуулаад өсгөө байж болох юм байна гэж бодож байна.